Хөвсгөл аймгийн Бүрэн хааны фосфоритын ордод олгогдсон лицензийг 2013 онд дээд шүүхээс цуцлах шийдвэрийг гаргасан ч 2 жилийн дараа энэхүү шийдвэр өөрчлөгдсөн байна. Тиймээс дээрх лицензийн асуудлаар олон улсын шүүхэд хандаж Талст маргад компанийг лойвраад зогсоохыг шаардажээ. 2010 оноос эхэлсэн Хөвсгөл аймгийн Бүрэн хааны фосфоритын ордод хууль бусаар олгосон 8 тусгай зөвшөөрлийг цуслуулах асуудал өнөөдрийн хүртэл сунжирсаар дээд шүүхээс компани талд шийдвэр гаргасан байна. Тодорхойлбол Талст маргад компани байгаль орчин ногоо өгжил аялал жуулчлалын яамтай хамтран хууль бус баримт үйлдэж шүүхэд нөлөөлж лицензийг дахин сэргийлэхээр анхан шатны шүүхэд хандсан гэдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдгдсэн. Хэрэг эзэслэн шийдвэрлэгчгээд байхад дээд шүүхээс дахин шийдвэр гаргаж лицензийг сэргээхээр босно нь байгаль орчны эсрэг үйлдэл гэдгийг анхааруулж байна. Тиймээс улсын их хурлын гишүүн асан Батж Батбаярын лобби үнд явагдаж улс төрийн 8 хийсэн учраас олон улсын шүүхэд хандахаар бичиг баримтаа бүрдүүлжээ. Одоо догшлтын албарт явж эхэлнэ шүү дээ. Тийм учраас бол энийг одоо олон улсын бид нэр нөлөөлөлд оруулах, олон улсын одоо шүүхийн анхаарал одоо байгууллагуудын анхааралд оруулах, олон улсын одоо байгууллагуудаар шахалт үзүүлэх Монголын төр засаг одоо ийм одоо арга хэмжээнд орж байгаа юм. Аймгийн засаг дарга нь мэдээгүй байгаад фосфоритын ордын 2527 га талбай бүхий газарт ашиглалтын 3 лицензийг 2008 оны 5 дугаар сард олгосон. Дээрх талбайг улсын хурлын 27 доо тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий газрын жагсаалтад бүртгэсэн байдаг. Тиймээс л улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалруулах журмаар олгох учиртай. Гэтэл бодит байдлаар тухайн үеийн ашигт малтмлын газрын хэрэгэрлэх газрын нэр бүхий албан тушаалтнууд өгсөн хуульд нь дээрх лицензийг шийдвэрлсэн учраас 2010 оноос хойш нутгийн иргэд иргэний зөвлөлийнхэн Талст маргад компанийг шүүхэд өгөх лицензийг цуслах асуудыг хөндсөн. Харин өнөөдөр шүүх нь хүртэл хууль бус шийдвэр гаргасан учраас олон улсын шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрчээ. Бүрэн хааны фосфоритын ордын асуудлаар манай Хөвсгөл далайн эзэдний төрийн бус байгууллагын тэргүүн манай байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Баярмаа гэж эмэгтэй бол олон жил одоо энэ асуудлыг хөөцөлдөж өгч одоо ярьж байгаа. Араас нь уухгүй явж байгаа. Тэгээ энэ дээр бол Талст маргад компанийн асуудал дээр эхлээд одоо иргэний нийгмийн талд одоо ялалт ирээд байснаа сүүлдээ одоо лоббинд ороод ингээд одоо шүүхэд 3 штаар нь одоо нөгөө талдаа ялалт өгч чинь. Тий. Монголын шүүхийн нэг үл шийдэж чадахгүй. Цасраг идэвхтэй ашигт малтан бол тэр дундаан ураны олборлолтыг идэвхжүүлэхээр хууль эрхцвийн орчныг салбар яамнаас бүрдүүлсэн. Тиймээс эхний ээлжинд 5 зөвшөөрлийг олгож үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Цөмийн эрчим хүчийг инх тайвны зорилгоор ашиглах нэрийдлэр цацраг идэвхт ашигт малтамлыг ашиглахын тулд шар нундаг ураны олборлолт яригдах болсон. Одоогийн байдлаар дээрх чиглэл 5 орчим зөвшөөрлийг олгохдоо Аревагийн хайгуулын газарт ашиглалт хийх нөхцөлийг бүрдүүлээд байна. Тодорхойлбол Францын хөрөнгө оруулалттай Кужогов компани Дорногов аймгийн Улаанбаатар суманд орших, Долоон авал Зөөвч, Овоогийн ордуудыг эзэн засгийн эргэлтэд оруулахаар болсон. Тиймээс бэлтгэл ажил нь хангагдаж хөрөнгө оруулагч компани өөрийн технологиор олборлолт хийх юм а. Хамгийн сүүлд олгогдсон 3 лицензэлт гэхэд тэрбум гаруй төгрөгийг төлж байгаа учраас зөвшөөрөл олгогчдод мөнгө нь чухал байгаа юм а. Тиймээс л ямар технологиор олборлолт хийх асуудал мартагдсан гэхэд хэлсдэх. Дорнотод байрлах Шиншин, Хөмбөгөд 2 компани дээр 2 тусгай шуурал бүртгэлтэй байгаа. Ингээд нийтдээ 5 тусгай шуурал бүртгэлтэй байна. За Каткогийн урхат сая улсын хурлын цөмийн энергийн улсын хурлын байнгын хорооны дарга болоод цөмийн энергийн комиссоос зохион байгуулсан айлчлал хийгээд танилцаад ирсэн байгаа. За ер нь бол ураныг шар нутгийн хэмжээнд одоо босруулах төвшөнд бол Казахстан бол одоо дэлхийн хэмжээнд одоо технологиор тэргүүлж байна гэж өөрснөө бол хэлж байна. За тэгээ ер нь бол шар нутаг босруулах төвшөнд үйл ажиллагаа явуулахад бол ямар нэгэн эрсдэл гарахгүйгээр ямар ч асуудалгүй хамгийн сүүлийн технологи одоо газар дээр уусган баяжуулахын технологиг ашиглаж байгаа. Дээрх тусгай зөвшөөрлийг олгосноор тэрбум гаруй төгрөгийн орлого орж ирнэ. Ингэхдээ хайгуулын ажиллагаа явуулж байхдаа Улаанбаатар сумыг гамшигын хэмжээнд хүргэсэн Францын компани үйлдэл намжаагүй байхад шар нундаг уран олборлох лоббинд төрийн эрхмүүд автчихсан. Нор сүрэнгийн үхрээс эхлээд нутгийн иргэдэд сүргэнөлөө үзүүлсэн Улаанбаатарын сүүрэл өнөөдөр бусад газрын ураны ашиглалтыг дагаад гарахгүй гэх баталгаач алга байна. Мөн Мон атом гих хамтарсан компанийг байгуулж монголчууд өөрсдөө уран олборлолтод нэгдэж байгаа юм. Арева групп манай улсад 20 гаруй тусгай зөвшөөрлийг эзэмшигтэй Дорногов аймагт ихэнх зөвшөөрөл авсан байдаг. Тиймээс л эдгээр тусгай зөвшөөрлийг бүгдийг нь ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь тодорхой боллоо. 2014-өөс 2015 оны хичээлийн жилд нийт 19,000 орчим сурагчид ерөнхий боловсролын сургуулиудыг төгссөн. Тэгвэл 2015-аас 2016 оны хичээлийн жилд улсын гих тодотголтой ихтэй сургуулиуд 15,000 гаруй оюутан элсүүлэх хязгаар тогтоож өгсөн. Тэгвэл хувийн хвшлийн ихтэй сургуулиудад элсэгчдийн хомсдол үүсэх эсхийг манай сурвалжлагч тодрууллаа.
Өнгөрсөн сар анхны 12 дугаар ангиуд төгсөлтөө хийсэн. Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил 19,000 гаруй хүүхэд төгсөж байна. Энэ нь өмнөх жилүүдээс 2 дахин бага гэсэн үг юм а. Энэ та одоо үйл ажиллагаа явуулж байгаа 91 их дээд сургуулийн эрэлттэй харьцуулахад хамаагүй бага. Тэгэхээр хувийн улсын гэхгүй элсэгчгүй болох нь гэсэн яриа гараад байгаа. Үүнийг ч боловсрол соёл шинжилгээ ухааны сайд тушаал гарган их дээд сургуулиудад оюутан элсүүлэх хяналтын тоог зааж өгсөн нь баталгаажуулж байна. Хяналтын тоонд дурдсанаар бол энэ хичээлийн жилд нийтдээ 15,485 оюутан элсүүлэх боломжтойг нь тэгвэл сургуулиудад ийм нөхцөл байдал үүсэхгүй гэдэг талаар тодрууллаа. Тэгэхээр энэ дээр бол яг ковот багасгах ихсэх тухай асуудал дээр бол боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлүүдийнхээ одоо ковотыг нэмэх илүү авах төлхөө авах юм уу инженерийн чиглэл багш эмчийн чиглэл за хөдөө аж ахуйн салбарч юм энэ чиглэлээр бол мэдээж илүү одоо төлхөө оюутан авах юм бодлогыг бол тэр ковотоор дамжиж хийж байгаа. Босгоо нь бол улсын хэмжээнд 400 оноотой байгаа. Тэгэхээр сургуулиуд орон нутагт бол бид босгоо оноогоо 400 гэдгээр явж байгаа. Гэхдээ бол яг тухайн мэрэгжлийн эрэлт хэрэгцээний шалтгаанд хүүхдүүдийн жагсаалтаа шалтгаанд босгоо оноо янз бүр тогтоож байгаа. За дээр дурдсан хувийн сургууль болон улсын сургуулиудын элсэгчдийн тоог нэмэхэд энэ жилийн төгсөгчдийн тооноос холдовно. Албаны хүний мэдээлж байгаагаар бол төрийн болон хувийн өмчийн 48 их дээд сургуульд орон нутаг налах дүргээс 11,500 оюутан элсүүлэх хуваарьтайг нь шинжлэх ухааны технологийн их сургуульд 1,700, хөдөө аж ахуйн их сургуульд 830, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд мөн 1,500 орчим оюутан элсээд байгаа гинэ. Мөнтэй холбоотой элсэгчтэй булаацалдсан сургуулиуд босгоо оноо сургалтын төлбөрөө бууруулах уу гэсэн асуултч гарч ирж байгаа юм а. Тэгэхээр энэ дээд боловсролд бол үн буулгаж болдог ганц салбар бол дээд боловсрол юм л та. Ер нь бол үнийг бууруулж яж оюутан татна гэдэг энэ бодлого бол өөрөө тийм сайн бодлого биш ээ. Өөрөөр хэлбэл чанар үн хоёр бол шууд холбоотой байдаг. Хэдийгээр Монголын их дээд сургуулиуд сургалтын төлбөрөөс хараад маягаар үйл ажиллагаа явуулдаг ч гэсэн сүүлийн жилүүдэд дээд боловсролын шинжилгээний одоо хүрээнд ихээхэн томоохон одоо их дээд сургуулиуд судалгааны чиглэлийг төлхөө хөгжүүлж байгаа. Тэгэхээр бол одоо би хувийн төрийн гэлтгүүгээр нэг оюутны тоо цөөрснөр тэр сургуулиуд нэг ангитаар санхүүгийн хямралд орох асуудал айгүй болов гэж ингэж бодож байгаа. Элсэгчдээс хамааран үйл ажиллагаа явуулдаг хувийн сургуулиудын тухайд анги дүүргэлтгүй бол хүндхэн байдалд орох нь ойлгомжтой. Гэсэн ч үүдээ барих хэмжээнд хүрэхгүй гэдгийг хэлж байна. Харин ч бага тоотой, чанартай төгсөгчтэй жил болохоор онцлог болно гэдгийг хэлж байна. Барилгын салбарт үүрлсэн хууль бус үйлдэлийг зогсоохын тулд евро стандартыг нэвтрүүлэхээр боллоо. Ингэснээр зөвшөөрлгүй барилгын асуудалд цэгцэрч хяналтгүй байсан импортын барилгын материалын үнэнд хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Стандарт байтугай байцаагчийн хяналтыг үл ойшоодог барилгын салбарт хаягн тодорхойгүй дүрм журм үйлчлсээр ирсэн. Тиймээс муу бүхэн үрэлсэн дээрх салбарт эхний ээлжинд евро стандартыг нэвтрүүлж хяналт тавих оролцсон байна. Ингэхдээ еврокод TGS-т хамаарах бат биех найдвартай байдлыг хангаж чадна гэдгийг салбарын яамнаас үзэж байгаамаа. Өөрөөр хэлбэл хаягаас сойсон ч чанар нь өөрчлөгддөггүй олон улсын стандарт нэртэй баримтчдуудыг үзгэлдэгч бодит байдал дээр хэрэгждэггүй жишг тогтчихсон энэ үед Европын 133 стандарт барилгын салбарт хэрхэн нөлөө үзүүлэх тухайд хэрэглэгчдэд очиж байгаа бүтээгдэхүүний чанар дээшлэн хамгийн бас нэг чухал юм нь юу гэхээр Европын стандартын материалууд чинь онцлог нь юу гэхээр урт ашиглалтанд маш их одоо эдийн засгийн мөрөг гүйцэтгэж байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл хүн барилга авахдаа нэг тодорхой үнээр авна. Тэгээд дараа нь ашиглалт нь байнга засвар үйлчилгээ шаарддаг бол айгүй өндөр үнэтэй өртөгтэй болоо явцдаг бол евро стандартын бүтээгдэхүүний ашиглалтын зардал хамаагүй бага байдгаараа эдийн засгийн илүү үр өгөөжтэй байдаг. Норм норматив захирагдаж сураагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд евро стандартыг нутагшуулснаар үр дүнгээ өгнө гэдгийг стандартлал хэмжил зүйн газраас батлаж байна. Нөгөө талаас мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын харилцан уялдаагүй шийдвэр дүгнэлтүүд компаниудад цорхоо олгодог. Тодорхойлбол мэргэжлийн хяналт нь хууль зөрчсөн гэж үзэн. Харин ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрлөлт хэмээн зүтгэдэг байдалч газар авсан. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтын газраас 75 компаниг зөвшөөрлөгүй барилга барьж байгааг мэдээлдэгч арга хэмжээ агуулгүй барилгын ажил явагдсаар байна. Өөрөөр хэлбэл барилгын салбар гэдэг нь хүний одоо амьдрал ахуй орчин нөхцөл аюулгүй байдлыг бүгдийг одоо бүгдэд нөлөөлөх маш чухал салбар. Ийм учраас одоо барилгын салбарын зураг төсөл мөн үйлдвэрлэл одоо энэ бүгдээр одоо нэг тогтолцоогоор одоо өөрчлөгдөх, шинжлэгдэх энэ нь бол үр дагаварнууд маш өндөр гэж. Ялангуяа аюулгүй байдал талаас Ютаж стандартлал хэмжил зүйн газраас техник 658 тот албан бичгээр зөвшөөрлийг авч барилгын салбарт мөрдүүлэхээр боллоо. Анхаарлаа хандуулан бидэнд таамтгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэнд одоо мэдээллийн хөтөлбөрийнхөө фокус пресс буланг толиулъя.
Зүүнний мэдээсэн ардчилсан намын үндэсний зөвлөлд хороо хуралдах шаардлагагүй боллоо. Удирдал хүлээсэн ээлжид босоо чуулган өчигдөр нээлтийн хийв. Асуудлын зангилаа болоод байсан ардчилсан намын бүлэг бүтэн 5 цаг хуралдаж шийдэлд хүрчээ. Гүйцэтгэх зөвлөлийн шийдэлснээр Монгол Ардын намын 6 сайдыг чөлөөлнө. Энэ талаар ерөнхийлөгчтэй зөвшөлдсөх хуулийн хугацаа нэрх баасан гарагт дуусгажээ. Монгол Ардын намд байсан 6 яамны 3-ыг ардчилсан мавч 3-ыг шудраг ёс эвсэлд өгөх юм байна. Ардчилсан намын хувьд 3 яамндаа давхар дээлтэй сайд томилж, дэд сайд төрийн нарийн бичгэн дарга нарыг өдгөө албан тушаалгүй байгаа намынхан гишүүдэд өгөхөөр санал нэгджээ. Энэ шийдэлснээр ерөнхий сайд сайхан бэлэг шаардлагаснаар үндэсний зөвлөлд хороо хуралдах шаардлагагүй болж байгаа юм. Тиймээс бүлгэн дарга Гарамгайбаатар үндэсний зөвлөлд хороо намын дүрмийн дагуу хуралдана гэсэн мэдээлэл хийгээд байгаа. Мөн сонгуул болтол ерөнхий сайд сайхан бэлгийг хөдөлгөхгүй байхаар тохирчээ. Энэ нь ерөнхийлөгч улсын хурлын дарга нар тохиролцоонд хүрч чадсан гэсэн үг. Нөгөө талаар үндэсний зөвлөлд хороо хуралдавал цэргүүдийн дагуулад ороод ирэх Алтан гадас фракцийн тэргүүн Алтан хуйг энэ тохиронд нэгдэжээ гэж ойлгож болно. Энэ тохиолдолд ардчилсан нам өөр тоногдох 3 яамнаас сан Алтан гадас хуваарлаж ганц нарын хэргийг ял зэмгүй шийдэж таарна. Харин асуудлыг ингэж айдуу байдлаар шийдэсэн нь энх болдыг намын даргын суудал сайхан бэлгийн ерөнхий сайдын цэнти эрх сонгуулийн дүн гартал ганхааргүй болж байгаа юм. Өдрийн сонин ээлжид бус чуулганыг ардын намын гишүүдгүйгээр нээлээ. Улсын хурлын ээлжид бус чуулганы товлсон ёсоор өчигдөр өглөө нээлээ. Чуулганы нээлтэд 41 гишүүн хүрэлцэн ирж 53.9% эрдтэйгээр хуралдаан эхэллээ. Энэ удаагийн ээлжид бус чуулганы нээлтэд Монгол Ардын намын гишүүдээс ганцхан Хөрлбаатар гишүүн орж аваа харагдсан. Гэсэн ч тэрээр ээлжид бус чуулганы нээлтийг үүднээс нь харж гарсан юм. Учир нь Монгол Ардын намын бүлэг болон тус намын удирдах зөвлөл тусгаар тогтнодын ордондоо хуралдаж байв. Монгол Ардын намынхан сандал ширээний асуудал болохоор бүгдээрийн хуралдаан суудаг хэрнээ хариуцлага тооцох гэхээр бүгд алга болчихдог гэнтэй. Энэ зангаач тэд инхүү гаргасан. Тэдний хувьд засагт яаж ордог нь чуулганы нээлтээс тодорхой харж болохоор байв. Инх бол дарга хэлсэндээ хүрдэг зарчимч хүн. Тэр ч утгаараа Монгол Ардын намын 6 сайдд хариуцлага тооцож байж ээлжид бус чуулганыг дуусгах шинжтэй. Өчигдөр ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаж ерөнхий сайд сайхан бэлгийг 6 сайда процедурын дагуу оруулж иргэсэн байна. Үйл явдал цаашид энэ зарчмаар явах бололтой. Ямар тач ардчилсан намын гишүүд 6 сайдын асуудал дээр Монгол Ардын намын 6 сайдыг чөлөөлж орны сайдын даргынхан томилж ажиллан үргэлжлүүлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа гэнэ. Ээлжид бус чуулганы хуралдааны нээлтэд оролцоогүй улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн гишүүд нээлтийн дараагаас ордонд орж ирцгээсэн юм. Улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн гишүүд ээлжид бус чуулганы нээлтэд бүрэн бүрэлдэхүүнээр суусангүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр сандал ширээгийн хамгаалахын төлөө шантаж хийж байна л гэж харагдаж байна. Ардын намгүйгээр улсын хурлын чуулган үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой. Үндэсний шуулдан санин Хятадын нүүрсний дунд болон томоохон компаниудын 70% нь алдагдалт ажилласан тухай Синхуа агентлаг мэдээлжээ. Энэ оны эхний хагас жилд тэдгээр компани хүлээсэн алдагдлын нийт хэмжээ 48.4 тэрбум юаны буюу 7.9 гаруй тэрбум Америк доллар хүрсэн хэмээн тулс улсын үндэсний хөгжил шинжилгээний хороо тооцоосон байна. Урд хөршийн нүүрсний зах зээлд 2012 оноос илүүдл гарч эхэлснээр үн уруудаж буй. Тэгвэл энэ оны сүүлийн хагас жилдч эрэлт хэрэгцээ муу байдал тааруу байх төлөвтэйг Хятадын нүүрсний үндэсний холбооны шинжээчид анхааруулжээ. Жил бүрийн 8 дугаар сарын эхний 7 хоногт хүүхдийн эхийн сүгэр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийн тэмдэглэдэг уламжлалтай энэ жилийн 7 хоногийн зорилго нь ажил олгогчдын зүгээс ажил хөдөлмөр эрхэлдэг хөхөл хүүхдтэй эхчүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Монгол улс 1992 оноос хойш хүүхдийг эхийн сүгэр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийг үндэсний түвшинд зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн тухайд эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгийн урайндор тэмдэглэл өнгөрүүлж байна. Монгол улсын хүүхдийг эхийн сүгэр хооллох үзүүлэлтүүд жилэрэг тусан буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудлын нэг болж байна. За тухайлбал 2010 онд нийт нэлхсэн 66% төрснөөс хойш эхний 6 сарын турш зөвхөн эхийн сүгэр дагнан хооллож байсан бол 2013 онд уг үзүүлэлт 47% хүртэл буурсан байна. Энэхүү
Байгуулалт нь олон шалтгаантай бөгөөд гэр бүл болон байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэг сул эхийн сүр орлуулагч сүү тижээлийн инфорт сурталчилгаа нэгдсэн нэгдмэл ядуурлын төвшин буурахгүй байгаа зэрэг эхчүүд хүүхдэд төрүүлснээ дараа богино хугацаанд ажилдаа эргэн ороход хүрч байна. Хүүхэд төрүүлсэн ээжийг Монгол улсын энэ цөөхөн хүн амтай үндэстний ирээдүйн иргэнийг хүмүүжүүлж байгаа их чухал ажил хийж байна гэж үзээд хөдөлмөрийн улсны доод хэмжээгээр цалинжуулж энийг яг ажил гэж үзье. Тэгвэл одоо хэдэн эмэгтэй гэртээ хүүхдээ харах энэ ажлаа сонгох вэ гэдэг ийм судалгаа явуулж өгсөн. Зүгээр тэр Facebook жижигхэн орчинд бол дийлэх эмэгтэйчүүд үнэхээр одоо энийг ажил гэж төр засаг маань үзээд дор хаяж нийгмийн даатгалын төлдөг болох юм бол эмэгтэйчүүд ажлаа одоо хүүхдээ харах ажлаа хийнэ гэдэг ийм одоо үр дүн гарч ирсэн л да. Монгол Улсын хөдөлмөрийн хууль нийгмийн даатгалын хуулиар 6 сар хүртэлх насны эсвэл нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй ажил эрхэлж байгаа эхчүүд болон ганц бие эцэг хүүхдээ хооллох асархад зориулан 2 цагийн цалинтай чөлөө авах хэрэгтэй байдаг. За үүнийг ажилласан цагт оруулан тооцох ёстой байдаг. Хуулийн эдгээр заалтыг ажил олгогч нар төдийгүй эхчүүд ч өөрсдөө сайн мэддэггүйгээс хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй хүрч байна. Хувийн хөгжлийн ажил олгогч нарын одоо ажлын байраа үйлдвэр аж ахуйн газрыг байгуулахдаа ерөөсөө анханаас нь анхаарал байгуулчид ийм үйл ажиллагаанд анхаарлыг хандуулах ёстой зүйл гэж бид ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл нэгэнт хувь хүн хөрөнгө гаргаад үйлдвэр аж ахуйн газар байгуулалт ажлын байр нээж байгаа бол тэр ажлын байрыг эрүүл байлгах, тэр ажлын байран дээр бол энэ их хүүхдэд ээлтэй тийм ажлын байр бий болгох анхаарах ёстой байна гэдгийг л ойлгуулдаг гэсэн ийм бодолтой байна. Ер нь эзэд бол одоо бухимдаж хүндрэл эдийн засгийн хүндрэл улс төрийн нөхцөл байдал бухимдаж суулгүйгээр ажлын байраа эрүүл болгоё, ажлын байраа их хүүхдэд ээлтэй болгоё гэж ингэж бодож анхаарч байх одоо энэ цаг үе гарлаа шүү. Энэ асуудал дээр энэ одоо жижигхэн анхаараач гэсэн ийм уриалга зөвлөмжийг бид өчигдөө хүргэж байгаа юм. За энд хүүхдийг эхийн сүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийг тохиолдуулан эрүүл мэнд спортын яам, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо, Монголын үнэл төрчний эвлэл зэрэг байгууллагууд хамтран ажил олгогч нарт хандан хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг дэмжих, тэдэнд ээлтэй ажлын байрыг бий болгохыг уриалж уриалга гаргаж байна. Зоник оёр мэдэр ойцаа 900 төгрөг. Хэрэглэгчийн үтс 9333 90001. Таны санал бидэнд дүнтэй. Талх чигээр хүзээд компани. Тасралтгүй үргэлжлэх цаг хугацаа. Хязгаарлагдах харилцаа холбоо. Нэгж төгсөйг бэлэгдэл. Үл зогсох. Бай. Мөрөөдлийн зармиг зуны урамшууллаа задлаа. Идэх төртэй зармигныхаа иш модоор Пингвин Наруто